Сарын сайныг саадан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээж, өнөөдрийн сайхан өдрийг та бүхэндээ Bridge to Therapy гэх киног сонирхуулахаар мөн дурсамжийг сэргээхээр ярих гэж шийдлээ. За тэгээд 1900 оны сүүл 2000 оны ихэнх үед төрсэн хүүхдүүд бол энэ киног маш сайн мэдэх байх гэж бодож байна. За тэгээд олон долоо юм солиорлгүйгээр кинонд шууд орцгоё. Тийм артхаас өмнө манайхан subscribe нэг дараад үзээрэй гэж хүсэж байна. Ердөө ганцхан секунд. Манай сувгийн 90% subscribe дарж үздэггүй юм байна лээ. Тэгээд subscribe дараад гоё үзээрэй. Энэхүү видеог маань олон улсын бооцооны сайт болох OneXBet хамтран хөргөж байна. Хэрвээ та бүхэн өөрийн дуртай спортод дэмжин бооцоод авахыг хүсдэг бол доор хасрагсан байгаа линкээр ороод Sync OneX гэсэн промо кодыг ашиглаад өөрийн эрхээ үүсгэн анхны цэнэглэлт дээр 30% бонусыг аваарай. Үнэндээ заавал 18-аас дээш настай байх ёстой ба санхүүгийн эрсдлээ нэг тэргүүн тавьж хариуцлагатай байна гэдэгт бид итгэж байна. Өглөө босоод гүйлт хийж буй хүүхдийн зураглалаар кино маань эхэлнэ. Даанч хөрх юм нэ пүүз нь хог дээр үсрэхэд ганцхан удаагийн өмсөлт гэдэг шиг л айгүй хэцүү болцсон бүр скотчоор салцсан эсхийг нь ороож мороодсон байгаа харагддаг. Гэртээ орохт нь хоёр ихч, хоёр охин дүүтэй тэгээд ээжтэйгээ тавлаа байх ба ер нь бол эднийх ааваас нь бусдаар мань хүн 5 эмэгтэйтэй цуг ихэвчлэн цагаа өнгөрөөдгөө гэсэн үг байх нэ. Өнөөдөр хүү маань буюу Jess маань нэгэн гүйлтийн уралдаанд оролцох ёстой хэдий ч ээж нь түүний өнөөх сайн барьсан бүүзийг нь хайчдаг. Тэгээд чи тэрийг өмссөн зүгээр хаа гэдэг нэгэн ягаан өнгөтэй охины тийм бүүзийг өгдөг. Jess ч тэрийг нь өмсгөөс өөр ямар ч сонголтгүй болж хар маркераар ягааныг нь далдлах гэж үзнэ хөрхий. Аавынхаа хүлэмж дээр очиж туслах зуурны сургуулийнхын автобус ирчдэг. Гүйсээр амжиж суухтаа сургуулийнх нь булли охин сэндвич шидэж мэдээд farmer boy эднэргээл дуулаад ундаг. Ангид эрэхтэн багш авгай болоо бас л нэг диктатор ангид надаас өөр хинч ярих ирэхгүй богт ажиллаж болохгүй ямар ч электрон төхөөрөмж ашиглаж болохгүй эднэргээл дарлаастай. Манай Jess-ч ангийнхаа хоёр эрэхтэй булли бас арх ударгаас 9 шидээр өдөөстэй. Энэ хоёр нь ангид шинэ охин буюу Leslie шилжин орж ирнэ. Охтын нойл орох гэхдээ өнөөх аимшигч нь өөдөнд нь зогссон $1 or you gotta use your pants. Тэргээл нойлын кондуктор юм уу ааш. Тэмцээч эхлэхээр болов. Гүйсээр Jess яг барианд тэргуунд орох гэтэл Leslie хойноос нь гоц мөргөж орж ирээд нэгт орчихдаг. Jess ч тэрүүхэндээ хөрхий бүх юмдаастай. Мэдээж ирчүүдийн тулаан дунд нэг охин орж ирээд тэрүүн барийг эзэлчихээр одоо тэгэлгүй л яах вэ? Автобуснасаа буугаад гэртээ арих гэхдээ Leslie бас тэдний буудал дээр буугаад тэд хөршүүд болсон гэдгээ олж мэддэг. Jesse хөвчлэн цагаа зарцуулах дуртай хобби нь зураг зурах байдаг. Маргааш нь дуугч мэгчил орж байгаа хэсэг харагдана. Ангид нь харин миний хүүхэд насны краш маань орж ирдэг. Энэ киног үзэж байсан таны хувьд ч тийм байж магадгүй л юм. Харин Jess ягаад ч юм аваасаа нэг л дөвчсөн байдалтай харагддаг. Нүүр тулгарах, eye contact үүсэх болгонд л нэг л өөрийгөө vacuum хийж байгаа юм шиг л сонирн байдалтай болчиход байдаг. Магадгүй тэр ааваасаа илүү их хайрыг хүсдэг байх гэж надад анзаарчихсан. Leslie харин Jesse-тэй арай дотн болчих гээд богч өгч үзээд зурсан зургуудыг нь ч магтаж нэг үзээд нөгөөх нь бараг тэрийг нь ойлгож байгаа юм уу дөө. Ангид Leslie-гийн багш нь сайн зохион бичлэг бичсэн байна гэдэг ангийнхандаа уншиж өгөхийг хүсэхэд тэр усан доор хамдралтай өөрийгөө холбож дүрсэлсэн байдаг. Ангийнхан нөтгөртэй байсан ч Jess бол их л сонирхолтой байж түүний нүдэнд нь бүр харагддаг. Багш нь орой ТV-гээр scuba diver-ийн талаар шоу гарна гэхдээ Leslie зурагт байхгүй бол яах вэ гэд асуусан чинь ангийнхан шоулж инегээд мусан буцаанууд. Гэртээ арих зандаа Jess Leslie хоёр ямар нэгэн сонирхолтой зүйл хий гэж яриад Дүгэн буюу Mabel гэх энэхүү игдүүтэй охиныг цуг явж болохгүй гэд ах нь гомдоогоод явуулчихдаг. Jess ч надад 4 ихч дүүнер байна. Сайн нохоогоор нэгийг нь тулан шүү гэдэргээл. Тэгээд тэр хоёр замын төгсгөл хүртэл оролдохаар болно. Гүйсээр тэр хоёр ойроо орж ирэхэд нэгэн хуучны ос байхыг нь олж хараад Leslie энийг оролдоод үзэлтэй. Тэргээл далчигнаад олсоор наадахаар болцоогоо. Эхний хараа хоёулаа нэг тестэлж үзээд болох юм байна гэж шийдээд нааш цааш савлаад бараг л тэнгэрлүүдүүлэн нисэхнэ. Leslie хоёулаа энэ ослоор дамжаад өөрсдийн нууц бант ус руу дамжиж ордог болвол ямар вэ? Энэ ос жижигтэй болог гэж яриад осоор дамжаад голын нөгөө тал руу гарчдаг. Jess сандраа дараас нь гарахад Leslie нэг тийшээ дагуулад явах ба голын тэр талаа санаад агаад тэгсэн үү? Ямар тач модод их л савлаж ард нь ямар нэгэн сонин дуу чимээ гараад зж байх шиг.
Джесс ч бүр сандарч гартаа мод татгаад Лесли дээр очтол тэр хоёр нэгэн хуучны машин байхыг нь олж хараад очтол дотор нүлгөөстэй байгаа төмөрнүүд салхинд дууртал Лесли энэ бол хоригдлуудын гинжин цугааны чимээ. Тэдний харанхуй эзэн хорьсон гээл бодвол санаанаасаа зөхиогоод байх шиг байгаа. Тэгээд цааш шаартал тэнд нь хуучраад нэлээд сэг болчихсон гэхүү модон дээрх байшин харагддаг. За байшин ч гэж те монголчлол бол одоо амбаар юм уу да те. Лесли энэ бол урд нь амьдарч байгаад харанхуй эзний хоригдол болсон хүмүүсээс үлдсэн балгасан. Энэ дээргээл түүх ярьж эхлэхэд Джесс би энэ тоглоомыг мэдэхгүй. Үгүй энэ тоглоом биш. Жихнээсээ гээд харанхуй эзний хоригдлуудаа бид хоёр та нарыг судлахаар ирлээ. Хэрвээ та нарын байвал өөрсдөө мэддэгдээч. Гэхдээ асар хүчтэй салхиулдаг. Джесс ч түнд нь итгэсэн бололтой нүүрэндээ Мишель татруулаастай. За тэгэл манай хоёр ч хичээлээ тараад шууд өнөөх газартаа очиж баг багаараа эзүүсийг цуглуулсаар засвар хийгээд яг л шинэ байранд орж байгаа юм шиг л баярлж хүрдэг. За байц өнөөх газар гэхээр жоохон эвгүй учраас гүрний цаадах Вант улсын харанхуй эзний хоригдлуудын байдаг газар. За зүгээр л Вант улс гэж дөө. Атосон сухт нь өнөөх муу эмхтэй Булли худлагаас унаж үжиглж мүжиглээд Джессиг автобуснаас хөөлөгчдөг. Мань хүн жалхсаар гэрийнхээ ойр эрэхтэн Лесли нүүр ам нь кетчуп болцсон сууж идэг. Мэдээж өнөө Булли буюу Жанис ч л тэгсэн байж таардаг. Лесли Джессийн гэртэн ороод нүүр амаас сэрэлж авахар болно. Учир нь түүний ээж нь энэ талаараа олоод мэдчих юм бол сургуулийн захиргаа тэгэл Жанисын аав ээж тэргээл ер нь бол Карен дах магадгүй учраас тэгсэн байдаг. Тий. Джессийн ээж нь ч мөн Леслитэй тэр үед танилцж авдаг. Манай хоёр Вант улсынхаа замхагт ирэн суух үеэр нь дээрээс нь боргоцоо унах үед grenade байна гэж нуугдаад нэгэн хэрмийг олж хараад харанхуй эзний тагнуулууд байна гэж байлтахаар болдог. Харин яг энэ мөчөөс нь эхлээд тэдний бодлын ертөнцийн биелэлээ олж юу хүсснээ хийж чадаж эхэлдэг. Том хэрмийг нь нэстэлэ зөхиод таталцлын хүч буюу одоо MG бараг л өөрчлөхгүй байгаа мó гэмээр мод руу их л уран авираад хартал. Вау. Гэхдээ нэг Джесс ихэндээ олж хардаггүй. Тэгээд Лесли түнд нүдэнад бодлоо чөлөөл. Гэхдээ Джесс ч мөн тэр гайхамшигыг олж хардаг. Тэгээд манай хоёр энэ газрыг терапития гэж нэрлэхээр болно. Дараагийн хэсэгт Джессийн дөрсөн өдөр нь болж гэр бүлийнхэн түүнийг баярлуулдаг. Харин энэ үед нь хүлэмжид нэгэн амтан орсон байх ба аав нь барьж аваад алах талаар ярилдаг. Харин маргааш нь Лесли Джесст дөрсөн өдрийн бэлэг болгон нэгэн зурх хэрэгслүүд бүгдээрээ багтсан байх нэгэн комик бэлгэлдэг. Манай хоёрыг замхагтаа байх зур нь нэгэн том мод унаад ирдэг ба Лесли харанхуй эзэн түн рүү аврах трол явуулсан байх талаар хэлдэг. Тэр өрч гайхаад шалгахаар болоход бүр мангар том хөлийн муур гарсан байга харагддаг. Тэгэд тэд буцахаар болж яг л флаш шиг хурдалж гүйж мүгээд энэ газар тэдэнд их л таалагддаг. Надад ч гэсэн. Харин аав нь өнөөхөө хүлэмж рүү халдсан амтныг нь барьцсан байх ба Джесс алхаас өмнө орой судлаад явуулдаг. Мэдээж аав нь уурлаад хідэн хатууг хэлж бодит ертөнцтэй нүүр тулахыг хэлэхэд мань хүн баахан ямар өстой. За тэгэл ирэх юм чинь юу гээл байнга газар ширтээд ямарж явах. Нэг өдөр Леслид өнөөдрөөс троллын ангуучд болцгооно гэсэн постэр магийн зүйлийг атгуулдаг. Леслигээ терапитид ирэхэд Джесс нэгэн нохойг үрчилж авсан байх ба Леслид бэлгэлдэж энэ бол троллын ангууч нохойч шүү гэж хэлдэг. Тэгээд түүнийг Принц Терин гэж нэрлэдэг ба ер нь тавчаар PT гэж дуудахаар болцгооно. Тэгтэл PT ямар нэгэн зүйлийг үнэрсэн бололт давуулж авахт нь тэнд өнөөх амар том тролл гараад ирдэг. Тэгээд тэр хоёр троллд ямар нэгэн сул тал заавал байх ёстой гэхдээ PT хүлийн салаар нь гүйж очиод троллыг гжигдээд ер нь бол сул талыг нь олоод мэдчихдэг. Тэгээд тэр хоёр тэндээс ямар нэгэн санаа авч Жанис буюу өнөөх Булли охины сул цэг нь яг юу байж болох вэ талаар нь ярилцдаг. Тэд ер нь бол Жанисээс өшөөг авах талаараа бодоцоож нэгэн хорон төлөвлөгөө зохиодог нь 8 дугаар ангийн хамгийн хүсэмжит төхөөгөөний буюу Виллиардын дүрээс түнд хандан захиа бичиж байгаа юм шиг. Чээж хамгийн сайхан охин хамгийн кул нь хоёулаа өнөөдөр автобусны буудлын дээр уулзаад өөрсдөө ирээдүйн талаар ярилцъя мэ бидэргээл бурж гарна да. Тэгээд захиаг Жанисын ширээн дотор нь хийдэг. Энэ гэхдээ яалтчгүй Буллигийн ширээ байна да. За тэгэл автобусанд суудсан байна хоёр Жанисыг яаж факталж байгааг нь харж баясаастай. Бахан ансан 3 автобуснаас буугаад дүүн цуг терапитээр явмаар байна гэж хэлэхэд Джесс би багшд чинь чамайг одоо хүртэл хоруугаа хөхөж тэг бүр мистер Бланкийг тэрж унт гэж хэлээ шүү. Гээд бас хурган сүрдүүлээстэй.
Харин Леслигийн аав ээж нь гэртээ засвараа өргөжлүүлж байх ба тэр хоёрыг дуудаж гэрийнхээ ханыг хааш яаш буддаг бол мань Джесс бол маш няхуур хандаж байгааг харагддаг. Маргааш сургууль дээр нь хоёр бүлий бацаан Джессийг түлхээд унгачдаг. Харин өнөөр нь манай Краш Джессигийн зургуудыг нь үзэж түүний авьяасыг нь үнэлдэг. Харин охтын нойлтон нь нэг нөхөр бахираад бөө сенсац болгож уйлаад байдаг нь мэдээж Жанис. Тэгээд бүлийн нөхөр чинь өөрөө бүр гоожур болцсон найзуудаасаа аниулаастай. Мэдээж бүлийнхэн гэдэг чинь өөрөө ямар нэгэн травматай эсвэл дутуугийн комплексыг тултал нь мэдэрсэн хүмүүс л өөрсдийн сул талаа харуулахгүй гэсэндээ хүмүүсийг дээрлэхдэг байх л гэж би хардаг. Жанис ч ерөн тийм байж таарч аав нь түүнийг зоддог байсан талаараа Леслид хэлсэн байдаг. Лесли харин Жанист зөвлөгөө өгч тэр тээж буй ачаанаас нь багаанж болов хөнгөлсөн байдаг. Мэдээж бүлийнхэн гэдэг чинь өөрөө ямар л олиг байх вэ? Манайхан ч гэсэн ямар нэгэн байдлаар бүлий хийх эсвэл өөрсдөө гэрчин болох юм бол Лесли шиг багаанч болов зориг гаргаад асуудлыг шийддэг юм аа гэхэд ядаж л багаанч болов хөнгөлдөг байгаарэ гэж хүсье. Амралтын өдрөөрөө сунд очих үеэр нь манай Лесли бүр дрессэн дээр амар бүүц аашсан байхыг нь хараад Джесс ч шоолоостой. Тэгээд тэдний вант тулсад сүмийн хонх шиг хонх заавал байх ёстой байна гэж Лесли хэлдэг. Харин өрөөний Джессийн аав нь түүнд хүлэмжээс багч авчрахыг хүсэхэд Мейбел бас тэнд өөрийнхөө цэцгийг арчлаад сууж байх үеэр нь Джесс тэнцээ аавынхаа баахан үнэтэй түлхүүрнүүдийг нь мартаад явцсан юм байна лээ. Тэгэл аав нь бөөн уур. Джесс стресстэд автобусны зуух үеэр нь Лесли хонхыг нь орлох зүйл хийхийн тулд хоорондоо харшиж гоё чимээ гаргадаг төмөрлөг зүйлс хэрэгтэй гэхдээ Мейбел туслах гээд хүлэмжинд байсан түлхүүрнүүдийг нь Леслид өгсөн юм бэ лээ л дээ. Джесс Лес хоёр ч автобуснаас буугаад шууд түлхүүрийг авахаар явцгаана. Харин хоёр улсыг холбодог гол нь их л уйлсан байх ба тэр хоёр юутаач терапи дээр нэвтэрдэг. Гэтэл тэнд нэгэн хар зүйл энүүгээр тэрүүгээр сүйтгэнэхэд харанхуй эзэн аавынхын төлгүүрийг нь төрүүлж авах гээд байгаа юм байна гэд Джесс алнаа мо бандиг гээл төрүүлж олцохоор болцгоон. Гэтэл замд нь өнөөх амар мутант хэрнүүд чинь халдаж эхэлнэ. За тэгэл юу хийснэ хийж болдог юм чинь гараа хувиргаал тэрүүгээр нэг Танос шиг төмөр гартай Джесс мутант шуунууд тэдэн рүү дайрч эхэлдэг. Тэднээс ч мөн салж аваад түлхүүр байх газар дээр ирэхэд өнөөх мангасууд тэр хоёрыг тойроод бүжээд авах юм дээрээ. Тоон маш харцангуй боллоо доо гэдэг тэднийг ярилцах зур зүгийн цэрэг айрам хүү баахан зэвсгэлсэн бамбаатай хотхтой сэрэмтэй зүгийнүүд гарч ирээд өнөөх мутант мангасуудтай тулалдаж эхэлдэг. Харин Джесс мотор авирч төлхөрийг яг авдгийн даваан дээр нэгэн шуу мутантанд дайраад унгачдаг. Тэгэд бүр яг газарыг бэлцэг хийж кино дуусгах гэтэл өнөөх аврага тролл ч түүнийг авардаг. Тэгсэн тэр тролл нь ягаад ч юм нэг л танил харагдаад байгаа юм да. Та нар хин гэж бодож байна. Орой насрах хүчтэй бороорч манай хоёр харих ба Джесс бараг л Лест дурлаад байгаа юм уу гэмээр хайрын харцаар харж мараалаа. Аавынхаа ширэн дээр түлхүүрийг нь их л бухимдангуй үлдээчээд өрөөрөө явдаг. Зураг зураад суух үеэр нь түүний найз зөвхөн залгаж байна гэд утсыг нь авчирч өгөхөд Леслиг юм байх гэсэн чинь дуучин багш нь түүнээс мүзээ цугурах талаар асуудаг. Джесс ч ээжээсээ зөвшөөрөл аваад явхаар болно. Манай хурдан музей орж үзээгүй байсан ба ер нь тэнд байгаа бүхэл үзмөрүүдэд түүнд маш их таалагддаг. Багштайгаа салах ёсоо хийчээд гэртээ ороод ирсэн чинь бүгдээрээ амар айц давтсан байгаа харагддаг. Учир нь түүнд Леслиг өвсөн талаар хэлдэг. Учир нь терапи тэр нэвтэрдэг олсон тасарч охин толгоогоо хүчтэй зогссноос болж өөд болсон байдаг. Джесс ч мэдээж маш хүнд байх нь ойлгомжтой. Леслигийн гэртээ хүндэтгэл үзүүлэх ёслол болж тэр тэднийд очтол харамсалтай байна гэж хүн болгон Джесст хэлдэг. Автобусны жолооч хүртэл. Ангийнхан нэг бүлий бацаан араас нь олон долоо Монголдод байхаар нэг сайн аашаад авдаг. Дон хөгжмийн хичээл нь хүртэл хүүхдүүд нэг л идэхгүй гонглсон байгаа харагддаг. Харин Жанис бүлий байхаа болж нүдэн дээр нь Джессиг өнөөх хоёр нөхөр түлхээд унгаачихаар нь шар толгойтой бацааныг амраас нь цус гартал зодсон байдаг. Мэдээж Джессиг өмөрөөд шүү дээ. Автобусанд хажууд нь ирж сууж муугаад мань Джесс бүр шок. Терапитигийн холбоос болсон газараа ирэхэд бас үнэхээр л тасарсан байдаг. Тэгээд оронд нь хоёр улсыг холбох урдаа гэгч нь мод байрлуулсан байдаг. Джесс ч тэнд эмэгтэй хүүхдийн хоолоогоор хүнийг дуудаад байхлаар нь Леслиг юм байна гэж бодоод гүйгээд очтол Мейбел ахта санаа зовоод араас нь эрэхтэй гүүрэн дээр гацсан юм байна лээ. Джесс ч бүр маш их уурлаад түүгээ түлхэж унгаагаад энэ бол бидний газар гэд уурлаад хөөгөөд явуулчихдаг.
Охин ч аав дээрээ уйлаад гүгээд ирнэ. Джесс харин Леслигийн өгсөн бодгонуудыг усан дурсгаж байх зуурн хажууханд нь харанхуй эзэн харагдаж манай хүн зогтож эхлэн яг харанхуй эзэн гүйцэгдээд баригдлаа гэтэл тэр наав нь байдаг. Энэ л үедээ Джесс үнэхээр Леслиг өд болсныг ойлгож буй юм бат. Тэр өдөр музерөө Леслиг давуулж явах байсан юм гэд өөрийгөө буруутгаад байдаг. Аав нь ч бараг л анх удаа юм уу гэмээр түүнд хэлж байгаагүй үгсээр түүнийг тайвшруулан тэрч үнсдэг. Оранж Джесс дүүгээсээ уучлалтгүйж түүний хувьд ах нь ямар том орон зай эзэлдэг болохыг түүний зурсан зурагнаас нь олж хардаг. Харин нэгийг ойлгосон болов уу гэлтэй Джесс ямар нэгэн зүйлийг зурж төлөвлөж эхэлдэг. Гол дээр ирээд өөрийн зурсан Леслигийн зургийг нэг жижигхэн сал дээр байрлуулад урсгаад явуулж байгаа харагддаг. Йоо, гэтээ нэг кино ч бүр ийм амар хүнд байлоо. Fuck. Джесс гүрэл харж ямар нэгэн зүйлээс хитсэн бололтой үзэгддэг. Харин Леслигийн аав ээж нь тэндээс нүүхэр болсон байдаг ба Джесс яг машинтайгаар нууж байх зурн хойноос нь гүйж очиод тэдний гэрийн гадаа байх мод багаж хэрэгсэл зэргийг ашиглаж болох хэсгийг нь асуудаг. Леслигийн аав нь ч юу харсан болгоныг ашиглаж болно гэд тэд салгах ёсоо хийцгэн. Питиг харин аав нь Джесстэй үлдээхийг хүсдэгч. Лесли Питиг та нартай цуг байвал илүү баяртай байна баха гэд аавд нь үлдээдэг. Энэ үеэс хойш Джесс одинороо ямар нэгэн зүйлийг барьж байгаа харагддаг. Эцэст нь final touch хийж нэгэн бэлэг тэмдэг болгон Nothing crushes us гэж бичээд Mabel дээр ирээд хүнд ч хэлэхгүй гэвэл би чамааг тоглоход хамгийн сайхан газар руу дагуулж явъя гэд терапевтийн шинэхэн будг нь хангалсан гүүрэн дээр дагуулж ирдэг. Энэ бүгдийг Джесс өөрөө барьсан байдаг ба дүүдээ нэгэн титэм шиг ургамлаар урлсан зүйлийг зүйлгээд нэгэн түүхийг гэхүү эсвэл үлгэрийг гэхүү уншиж эхэлдэг. Өнөөдрийн гайхалтай өдөр терапевтийг удирдах гэж нэг хөөрхөн охин гүүрэн дээгүүр алхана. Энэ бол маш эртний тиймээс чи өөрийн бодлоо чөлөөлж чадвал энд юу хүссэн болгоно бий болгож чадна. Гэхдээ Mabel-ийн төсөөлөл нь биелээ олж эхэлж харагдах ба бүр яг л үлгэрийн ертөнд рүү нэвтэрч байгаа мэт. Ингээд тэд терапевтийн хаан болон гүнж болсноор кино манд дуусдаг. Яа, гэхдээ хүүхд байхдаа үздэг байсан болохоор Леслигийн өхөлөд ийм ч амар тусаагүй байх. Гэхдээ дахиад нэг үзэхэд бол үнэхээр л хард байлаа. За тэгээд нэг ийм сайхан кино байна да. Тэгээд лайк болон subscribe дарахаа мартаваа guys. Тэгээд дараа мөн иймэрхүү носталжик кинонууд ярих учраас хонхоо хасаагаад хүлээж аваарай манайхаа. Окей. Bye.